Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Төв аймгийн засаг дарга Лавгсүрэнгийн төмөрч өдөр оролцож байна. Лавгсүрэнгийн төмөрч өдөр Төв аймгийн засаг дарга. Түшээдээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр, удирдлагын академиг төрийн удирдлагын менежер мэргэжлэр тус төгссөн. Монгол дизайн компанид маркетингийн менежер, Gold Call компанид хуулийн зөвлөх, Төв аймгийн сэргэлийн сумын засаг дарга. Ахандын асрамж хөгжлийн үндэсний төвийн даргаар тус ажиллаж байсан. King Tower Apartment Belgus-ийн Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2-т 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцнда та бүхнийг урьж байна. Сайн байна уу та? Сайн байна уу та? Сайхан намарч байна. Сайхан. Та оны ихээр эх 4 жилийнхээ ажлын төлөвийг одоо ингээ батлуулна гэж ярьж ирсэн. Одоо 4 жилийнхээ хийх ажлын төлөв нь батлагдсан байх. Ажлаа хийгээд эхэлсэн байх. Тэгээ өнөөдрийн хувьд та Төв аймгийн иргэдийн өмнө хамгийн том сорилтууд юу вэ гэж үзэж байна? За яг одоо тэгээд энэ жилийн хувьд бол одоо цаг уур байгаль орчноос нөлөөлсөн одоо Монгол орон даяар гантай байх ийм нөхцөл байдал. Тэгээд Төв аймаг бол улсын хэмжээний нэлээдгүй ургац Улаан Буудаг одоо тариалж өгдөг сумны аймгийн хувьд бол нэлээд гангачтай байсан хүрээнд бол одоо ургац цураалт нэлээдгүй алдаж байгаа ийм нөхцөл байдал үүсээд байна. Гэхдээ яг зүгээр манай тал хэрийн сумдууд бол уртлын сумдууд бол харьцангуй баруун уртал уртлын за зүүн уртлын сумдууд бол харьцангуй гайгүй өвлжтийн бэлтгэлж нэлээд сайн базааж байна. За баруун хойдлын сумдууд бол нэлээд ургац тариа алдаж байна. Ийм л одоо төрөлхтэй байна. Тэгэхээр энэ ургац салдна гэдэг чинь тэгээ гам болно гэдэг чинь бид нарын малынхаа тоон дээр бас менежмент хийх хэрэг гардаг. Тийм ээ. Тэгээд хавар болохоор зэрэг ахаад бас малын тижээлийн асуудал гардаг. За бүр болохгүй бол отор гэж гардаг. Энэтэй холбоотой ямар асуудал байна? За ер нь бол Монгол Улсын засгийн газраас энэ жил хөдөөж буй яамнаас одоо аймагуудыг одоо хадлан тижээлийн одоо газруудаа бэлдэх бэлчээрийн газрыг одоо тариалангийн талбараа шилжүүлэхэд нэг 50,000 га газрыг бол оруулж ирээ гэдэг ийм чиглэлийг л өгсөн. Тэгээ бид бүхэн бол сумын иргэдийн хурлаараа хуралдуулж саналуудыг авч ерөн бол цаашдаа бид энэ байгаль цагуураас үл шалтгаалж өөрсдөө одоо хадлан тижээлээ бэлддэг ийм одоо юм руу шилжийя гэдэг төлөвлөгөө хөтөлбөрүүдийг гараад явж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол бид нар бас төсөв дээрээ нийт нэг 880 сая төгрөгөөр жишээ баруун уртлын сум, Архус сум дээр бол том бид нар тариалангийн талбайтай болёо гэдэг үүднээс тоногд хөрөмжийг шийдэж өгч байгаа. Цаашдаа бол сумдуудыгаа бол ерөн болвол бид нар бэлчээрийн газраа тариалан руу шилжүүлэх дээр нь одоо малынхаа тоон дээр онцгой анхаарал хандуулах. Тэгээ энэ жил бол өвлжтийн бэлтгэж хангах хүрээнд бол бид бүхэн Дорнот, Сүхбаатар, Хинтий сумдуудаар аймагуд дээр очиж нийтдээ 78 одоо хадлангийн баригад гараад ажиллаж байна. За тэгээд тэндээс бол хадлан тижээлээ бэлдэх ажлуудаа зохион байгуулж байна. За дээр нь бид бүхэн эрх чиглэлүүд бол аймаг орон нутгийн төсвөөс бол бид нар техникийн шийдвэрийг та нар газраа бэлдээ. Бид нар тэхгүй бол одоо энэ одоо байгаль цагуурын нөхцөл бол өвс одоо тижээлээ бэлдэх ийм нөхцөл бол багассаад байна. Өснөөс гадна тижээл гэснээс одоо жишээ танай зарим газар санаачлах гаргаад эрдэнэ шишин төр тариалж тэгж байгаа юм байна тий. Тэр ямар хөө хэмжээнд явж. Тэр энэ жилийн хувьд бол үрд маш сайтай байгаа. Жишээ нь одоо манай баян одоо өнжүүл сум бол харьцангуй одоо тал хэрийн сум хадлан тижээлнэх бэлдээдэг. Одоо эрдэнэ шиш тэр сум дээр тариалаад маш амжилттай байгаа. Тэгээд энэ одоо арга хэмжээг бид нар цаашд нь бусад сумдууд дээр тал хэрийн сумдууд дээр хэрэгжүүлье гэдэг энэ зүйлийг ажиллаа явуулж байгаа. Тэр нөө эрдэнэ шиш чинь бусад ургамдаас ялгаатай маш өндөр калори тий хүний хүнсэнд чиргэлдэг бусдын хүний малын тижээл тэргэлдэг гэх мэтэр тийм ээ. Тэгээд малынхаа тижээлийг бий болгоо дараа нь бүгдээ тэр хашаа сарвчийг нэлээд жишээ нь одоо хашаа сарвчийг бол одоо орчин үед ийм дээврийн шилийн материалаар хийцэн. Тий яг дулаан орж тийм ээ. Гэх мэтэр иймэрхүү механикжуулсан, эдүү фармжуулсан гэж ярьдаг. Тим ямар ажиллагаа явагдаж байна танай? За ерөн өнгөрсөн 2024 оны 6 сард бид бүхэн
одоо Монгол Улсын засгийн газраас шинэ оршин хөдөлгөөн гэж нэлээдгүй идэвхтэй яваад энэ дээр бол яг хуу сайн зүйлүүч нь сар зүйлүүч байна. Хоёр талтай байна. За яагаад вэ гэхээр яг одоо тэр хоршооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бас хамрагдаад үйл ажиллагаа өргөтгөөд одоо хадлан дижэл хаддаг байсан бол тэрийг одоо жишээ нь багсрамуул буюу хүчсэн тэжээл бэлдэх, машин техник авах, тоног төхөөрөмж авах гэдэг нэлээдгүй ажлууд. За манай арх ус зул сайн хэрэгжүүлж байна. За сэргэлэн сум байна. За хойдлын манай одоо баян үнжил сум дээр маш сайн зохион байгуулалт явьж байна. За хойдлын манай тариалангийн сумд бол угаасаа тэр тариад будага дээрээс бэлтжсэн сумдууд бол маш сайн тэрийг бэлдээд явж байна. За сайн тал нь бол яг хөө ингээд зориултын дагуу ашиглаж байгаа зүйлүүдээс байна. За зориултын бусаар одоо жишээ нь одоо цалингийнхаа зээлийг дартсан, маш автомашин аваад унтсан. Иймэрхүү нэлээдгүй зүйл байна. Ерөн бол хоршоо байгаа та. За үндсэндээ Төв аймгийн хэмжээнд бол одоо сая сүүлийн байдал өмнө бол байсан. Сая шинэ хоршоо хөдөлгөөнд бол 1000 гаруй хоршоо бий болсон. Нэмж 1000. Тий бий болсон. За энэ дээр бол яг зориултын дагуу саяхан бас шадар сайд ажлын хэсэг гаргаж явсан. За энэ бол үндсэндээ нэг нилээдгүй алдаа дутагдaltaй юмнууд байна. Энэ дээр л хэн шалгалтыг зориултын дагуу одоо ашиглаагүй буцаад эргүүлээд мөнгөө татъя гэдэг саяхан бид бүхэн ганц энэ хоршоо хөдөлгөөнч биш. Ерөн бол аймгийн хэмжээнд 2015-6 оноос ахуулаад өгсөн зээл за 12 оноос байгаа. 12 оноос хойш одоо хүртэл үндсэндээ 200 гаруй аж ахуйн нэгж 278 га аж ахуйн нэгжүүд иргэдүүд байна. Одоо чанаргүй зээлэн чанаргүй болцсон буцаад одоо Төв аймагт 8.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг нь иргэн төлөвлөлт нөхцөлгүй байдалтай болцсон. Тэгээ сая бид бүхэн үндсэндээ нэг 45 хоногийн аян зарлаад ажил авснаас хойш эннийхээ хүрээ нэг тэрбум орчим төгрөг буцааж орж ирсэн байна. Тэгээ эннийхээ цааш нь улам сайжруулах. За ерөн бол бид нар бусдын боломжийг гэж яриад байгаа. Тэ бусад одоо авч чадахгүй яг зориултын дагуу ашиглаагүй энэ юмнуудыг буцааж аваад яг тэр зориултын дагуу ашиглах үйл ажиллагаа зохион байгуул тэр хоршоод нь эргүүлж өгөхөөр ингээд ажил зохион байгуул. Та ийм ярьж штэ. Шинэ хоршоо зориултын бусаар янз бүрийн юм авсан гэх мэтэр дараа нь ингээ ийм хэмжээний одоо энэ чанаргүй зээл бий болоод энэ бүхний цаана энэ яагаад ингэж гараад байгаа юм гэж та дүгнэж. Яагаад ингэж. Энэ яг хуу ерөн бас зарим нэг юм бол улс төрийн бас одоо зорилготой ч гэдэг юмнууд байна. Одоо ганц энэ бол юу гэдгийг тэр суман дээрээ зохион байгуулж байгаа ажлууд байна, тийм ээ. Суман дээрээ зохион байгуул, сонгон шаардлагын суман дээрээ хийдэг ах トゥ улс төрийн нөлөө бүхэн улсуудаа өгчсөн гэд ингээ ярих юм бол нэлээдгүй асуудал байна. Тийм болохоор ерөн бол энэ хоршооны энэ одоо үйл ажиллагааг тэр нэг улс төрийн одоо хүмүүсээс нь ангид байх ажлыг зохион байгуулж чадах юм бол энэ бол маш үр дүнтэй явах бах. Тэрийг яаж зохион байгуулах? Ерөн бол тэр төрийн захааны жинхэнэ албаа агчдыг зохион байгуулалтанд оруулаад яг тэр сонгон шалгалтанд 2-3 удаагийн одоо сонгон шалгалтыг ихтэй олон түмэнд нээлттэйгээр шалгаруулдаг болмоор байна. Энэ жил бол Төв аймаг дээр бид нар одоо хөдөө аж ахуйн сан дээр нь одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Төв аймаг дээр анхудаага 8 тэрбум төгрөгийг одоо тавьж өгсөн. Энийг бол 3 үе шаттай энэ жилийг бол маш үр дүнтэй явж байгаа гэж харж байгаа. Яагаад гэвэл ганц Төв аймаг шийдээгүй. Энийг бол Улаанбаатар хот бас дараач 2 дахь сонгон шалгалтыг зохион байгуулж байгаа. Төв аймгийн хөдөө аж ахуйн газар бол одоо нээлттэйгээр яг одоо манай аймагчин бол нөгөө хин хинбэ гэдгийг хинхэн мэдэн шүү дээ өдөө орногд чинь тэгээд дөрж байгаа юу идэх хүн бэ гэдгийг. Тийм болохоор энийг олон нийтийн одоо хэрэгслээр нээлттэйгээр сонгон шалгалтыг хийсэн. Хоёр дахь нь бол Улаанбаатар хот хийгээд гурав дахь нь дахиад Төв аймагт хийгээд ингээд сортлоо явж байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол нийт одоо 70 гаруй одоо иргэн аж ахуйн нэгж бол 8 тэрбум төгрөгийг бид нар хувааж өгсөн байна. Энэ хөдөөний орон нутгийн хөгжлийн гол түлхүүр нь уг нь хоршоо. Хоршоо гэдэг чинь хоршихыг хэлж байгаа шүү дээ. Хоршсныхоо төлөө хариуцлах хүлээхийг хэлж байгаа болохоос тий. Хоршоонд нэгдсэн мөртөө тусдаа хариуцлах хүлээхийг хэлэхгүй гэж уг нь концепцэн тийм байсан шүү дээ, тийм ээ. Тийм учраас бид одоо ингээд хөдөө орон нутгийн яг хоршонд яг багийн түвшинд ажиллах дээр юм шиг байгаа. Та юу гэж бодож байна? Ерөн бол газартай. Тий. Ерөн багийн түвшинд ажиллах нь аюул чухал. Одоо тэгээд би бол өмнө нөгөө сумын садраар ажиллаж байсан хүний хувьд бол одоо бүх багийнхаа иргэдэд 0.5 га газар өгөөд энэ ч нэ тариалтай эрхэлгээд ингээд тэгээд одоо жишээ нь гэхдээ их хэцүү юм байлээ монголчуудын юунд байдгийг тэгээд ингээд бүгдээрээ нийлээд одоо нэг 10 айлчин 50 га газартай болно шүү дээ. Тэгээд нийлээд хашаажуулчих гэхээр дөржгүй хашаага барихгүй гинэ энэ жил мөнгөний болцоо байхгүй гинэ. Долгоргоо барьчихна. Тэгээд дулумгоо гэхээр үнжил одоо үр байхгүй над гээд ингээд нийлж чадахгүй юмнууд бас байгаад байна. Тэгээ энэ бол гэхдээ аяндаа нэг одоо юу гэдэг хөгжлийнхөө тэр цаг хугацаар гэдэг юм бол болох баха. Гэхдээ
Тэнд бид ингээ хийгээ үзсэн чи одоо бол бүр булаацалтад бүгдээрээ тарьж байгаа. За нийлж байгаа улсууд байна. Нийлэхгүй байгаа улсууд байна. Тийм болохоор Монгол хүний генд гэдэг юм ус юм байх шиг байна. Тий одоо бид хамтрахаас шүү сонголт хүнд очиод байгаа юм л да. Таных Төв аймаг одоо 27 сумтай. 97 багтай тийм ээ. 97 баг гэдэг чинь өөрөө одоо бизнесээр хамгийн жижиг нэгж нэх юм. Жижиг нэгж. Тэр хүмүүсийг бизнесийн жижиг нэгж ажиллах юм бол том нэгжүүд нь ажиллана гэдэг юм зарчим байгаа шүү дээ тийм ээ. За мөн танах жилдээ 93 орчим тэрбум төсвийн төсөвтэй юм байна тийм. Энэ төгрөгийн төсөв аль зэрэг хангалттай байдгийг юу нь болохгүй нийгмийн асуудал дээр хүүхдүүдийн сургууль соёлын асуудал байна эмнэлэг энэ талаас нь та яриач. Тэгээ ерөн бол одоо манай 27 баг сум 97 баг гэд ингээд явж байгаа. Тэр дээр нь бид нар чи энэ төсөв бол үндсэндээ бид нар яг одоо орон нутгийн хөгжлийн сан гэж хэлнэ. За энэ бол нэг 28 29 тэрбум л байдаг. За энэ талаас хүн ам суурьшил орон зай сумдын одоо зай орон зайнаас ахуулаад бид нэг 18 19 тэрбум орчим төгрөгийг сумдууд руу хуваарлаж байгаа. Үлдсэндээ яг одоо 10 тэрбум төгрөг нь бол аймаг дээр буюу аймгийн иргэдийн урлаар одоо батлагддаг. Энэ мөнгө л үлддэг. Энэ бол үнэхээр одоо хангалтгүй шүү дээ. Тэгээд энэ Төв аймагч өөрөө Улаанбаатар хотод тойроод оршдог дид бүтцийн асуудлууд, зам талбай гэдэг гэрэл цахилгаан, эрчим хүчний дулааны гэдэг маш олон проблем байна. Энэ бол одоо жишээ нь бид нар Төв аймгийн Төв 100 мод хот бид нар сүүлийн 40 гаруй жил одоо шугамжуулжгээ солиогүй өдийг хүрсэн байна. Яг үе чадтай жоохон солисон юм байна. Гэхдээ одоо энэ жил өнгөрсөн жил бол бид нар одоо үнэхээр өвөл одоо цэвэрснийхаа шугамжуулжгээг шинэ хутгаар гаргах жишээтэй. Өвөл ус нь ингээд тасарчдаг. Тэрийг одоо шийдэхин тулд айл өрхүүд тэр байшин хорооллууд дээр усгүй болсон. Цагаан сарын өмнө бид нар өвөл худаг гаргаж тэгээд айл өрхүүдэд усаар хангаж ирсэн. Ийм одоо зөвхөн одоо би жил чурыг үл ажиллаж байгаа. Энэ хугацаанд бол маш олон проблемд бий болж байна. Тэгэхээр наадах чинь хийхийн тулд танах одоо татвар хичээн хэмжээний төгрөг цуглуулдаг юм. Ер нь одоо аймаг бол өнгөрсөн жил татаас бол 2 тэрбум авдаг байсан. 2 тэрбум авдаг. Одоо энэ жилээс ахвалаа сая төсвийн тодтолоор ахвалаад манайх эргүүлээд төсөв төлрүүлдэг аймаг болж эхэлж байгаа. За. Тий. Одоо үндсэндээ усаас татаас авахгүй өөрсдөө. Яхаараа тэр үлээ юу болчих вэ? Яг уу үндсэндээ сая химэлтгээ нилээдгүй төсөв таньж байгаа. За. Тэрнээс үүдэлтэй одоо татврын орлогууд эднэр ямар татврын орлогыг та авдیں۔ За ер нь бол бид бүхэн зөвлөлтийн татврыг гол. За нийгэмд даатгал хүн амын орлогын албан татвар гэж бүрдүүлж байгаа татвар бий л дээ. Зам ашигласны төлбөр, хураамжууд. За дээр нь одоо ан агнуурын байгаль орчны гэдэг нилээдгүй татварууд бий болдог. За энэ бол өнгөрсөн жил бол яг биелсэн. Тий. Энэ жилд бид нар биелүүлээ. Нийт хэдэн төгрөг цуглуулсан татварт. За тэгэхээр чи үндсэндээ бид нар 2 тэрбум үүдч нэг 80 90 орчим тэрбум төгрөгийг бид нар төвлөрүүлж байна. За. Тэгээ одоо бол бид нар эргүүлээд одоо татвар одоо төвлөрүүлдэггүй аймаг болоод өөрсдөө орлоготой болж орлогоо өөрсдөө төвлөрүүлж байгаа аймагаар л одоо бий болж байна гэсэн. За. Тэгээд энэ 90 тэрбум төгрөгөө өөрсдөө үлдээдэг байсан юм уу? Эсвэл одоо өгөх гэж байгаа юм уу? Улсад. Гэхдээ одоо өөрсдөө үлдээх гэсэн үг. Улсад ерөөсөө өгөхгүй улсаас татаас авдаг гэсэн үг нэмжтэй. Тэгэхээр 90 таны нийт орлого тэгэхээр 90 тэрбум орчим төгрөгтэй. Тэрийг аль зарж байгаа. Аймагда яриад. Тэ аймагда яриад тий. Энэний тодорхой хувийн Төв аймгийнхаа тэр нөгөө хувийн компаниудыг дэмжиж бариад тэр хувийн компаниудыг оролцуулаад наашгуун сүлжээгээ солиод им хувийн компанитай хамтарч ажиллах төр хувийн хэвшлийн хамтарсан тим хэлбэр юу байна? Тим эрх мэдэл танд байд юм уу? За явдгаар нөгөө түншил концепт эдгээр чинь нөгөө 100-аас дээш мянган хүн амтай гэсэн болох тэр энэ 21 аймаг чинь баг 100-аас дээш хүн амтай аймаг хэд байгаа вэ? Тэгэхээр ихэнхийг хорцсон л байгаа байхгүй юу? Ер нь бол зүгээр хуулиар. Тийм болох тэр ер нь хуулиар хорцсон байд. Тий, 100 мянгаас дээш хүн амтай аймаг гэж одоо манай аймаг бол хүрэхгүй шүү дээ 93. Тэгэхээр чи энэ хууль бол бидэрт нөгөө концепт буюу хамтрах энэ түншлэл эдгээр бол байхгүй болчиход байгаа. Тэгэхээр саяхан Монгол Улсын засгийн газар шинээр байгуулагдаад аймгийн засаг дарга нар бол нэгтгэж байгаа бүс бүсэлж байгаа саналуудаа өгсөн. За. Жишээ нь ер нь бол бид нэр ингээд үнэхээр энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдийг дэмжиж, энэ бизнес эрхлэлтэд дэмжиж гэж бодож байгаа бол одоо жишээ нь Төв аймгийн 100 мод бол Төв аймаг бол нийтдээ 32 сургуультай. Үдийн цаг хөтөлбөр гэж явж байна. Тэгээ үдийн цаг хөтөлбөрийг бол бид нар хэлсэн саналаа хэлсэн. Энэ үдийн цаг хөтөлбөрийг шууд сум орон нутагт нь байгаа үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа. Тэр талах хийж байгаа, тэр боорцог хийж байгаа, тэр боовоо хийж байгаа тий. Одоо юу гэдэг тэр шар досоо хийж байгаа, үйлдвэрлэж байгаа. Одоо тэр бусад бүтээгдэхүүн тэр үдийн цаг хөтөлбөрт хэрэглэгдэх бүтээгдэхүүн шууд тэр газраас нь шууд гэрээгээр худалдаж аваач. Тэгдэггүй юм уу? Үгүй. Ямар агуулга вэ? Тэр одоо тендер зарлан зав.
Заавал тендер зарлана. Тендер зарлахтаа чинь тэнцээ байгаа нэг жижигхэн юу гэдэг нь 5 хүн ажиллуулж байгаа. Тэр бууз бан шийдэж байгаа гэдэг юм. Тэр нэг далах нарийн боовны цех шууд тараг байгаа. Хүү таргаа нийлүүлэх газар тендерт орох шалгуур хангаж чаддгүй байхгүй юу? Тэг хин энийг гаргаад ирсэн ямар Тэгэхээр одоо нөгөө худалдаа авах тухай хууль гэдэг энийг өөрчилж өгөөч гэж бид нар тэгж байгаа. одоо бол өөрчлөгдөв. Одоо бол өөрчлөгдөв. Олон жил болж. Олон жил болж байгаа. Тэгэхээр яаж яах вэ гэхээр тэнд байгаа нэг дэлгүүр жишээ нь. Тэр нэг шаардлагыг хангадаг нэг дэлгүүр гэдэг юм нэг жил болго ороо сурцсан. Тэр дэлгүүр нь ордог. Тэнгүүт л одоо юу гэдэг Атар гэдэг юм Улаанбаатар одоо янз янз үйлдвэрлэлээс бид нар атрын далхыг авч Төв аймагт аваачиж одоо 5 онцон далхыг аваачиж зүсээд хүүхдүүдэд хэрглэж яг тэр Төв аймагт байгаа тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улсууд нь тэрийг нийлүүлж чадахгүй. 200 км-ийн цаана байгаа айлын хүүхэд хажууд талах сүү байхад нь тэрийг авахгүй өөрсөн зүгөөд ямар хүн яаж бодохоор ийм шийдвэр гаргачаад өөрчилдөггүй байна энэ. Тэр одоо суурь нь 20 саяас дээш тендер зарлана гэж заасан байгаа. Энэ 20 сая гэдэг чинь одоо 10 гаруй жилийн өмнөх одоо яасан хуулиар худалдаа авахын тухай хууль гэж байгаа. Тэгээд энийг бол одоо намрын анх дахь чуулганаар шийдэж өгнө гэдгийгсэн. Тэгэхгүй бол одоо жишээ нь энэчээс дэлгүүрээс нэг дэлгүүр худалдаж авч байгаа 1000 төгрөгөөр талах авъя гэж бодъё л доо. Тийм учраас хүмүүс орон нутгад суманд амьдрахгүй байна. Амьдрах ядаж өөрийнхөө хэрэгч байхгүй болохыг тий. Хотоос талхаас өгöd байгаа байхгүй. 200 км-ийн цаана байгаа хүмүүс. Ийм арчаагүй байж болохгүй ш. Дараагийн өөр нэг асуулт. Танай аймгийн 27 сумын хідэн усанд ордог газартай. За ерөн бол яг сумдууд дээр тэг нийтийн халуулсны газрууд гэж байна. За тий, ерөн байна. Сая одоо би сая өнгөрсөн 7 хоногт одоо Баян сум дээр ажиллаад ирлээ. Баян сум дээр бол маш сайхан угаалгын цех, халуусны газар, дээр нь одоо энэ угаалгын газар. Тэгээд нэг хүн 100000 төгрөгөөр усанд орж байна. За жишээ нь. Тэгээд манайд бол ер нь бүгдэн дээр нь байгаа. Тий. Харин жоохон нөгөө үйлчлүүлдэг улсууд дээр зам дагуу биш эдгээр болох төр жоохон үйлчлүүлдэг улсууд үн өртгөөс нь шалтгаалдаг юм уу? Үйлчлүүлдэг улсууд харьцангуй муу байна. Тийм муу байна. Яг гэртээ үндсэндээ дээрээ орчлонд орчдөг. Ер нь бол ингэж халуусанд орох ёстой, ингэж цэвэрхэн ингэж зүгээр нэг төмпөнд биш тийм ээ. Энэ соёлыг нэвтрүүлэхэд ямар юм бэ? Таав Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дараагаар хэмжиж ажилласан. Тэдний ууган хүн. Би нэг давчгаа нэг зүйл хэлээ. Би 1990 онд одоо Төв аймгийн Сэргэлэн сумын сургуультай ороход манай сургууль гаднаа 0-т байсан байхгүй. Тэгээ сая 2021 оны 1 сард би томилогч 30 жилийн дараа суман дээр очиж ажиллаж штэ. Тэгэхэд нөгөө сургууль маань гаднаа л 0-т байж байгаа байхгүй. Тэгээ би тэр хавар нь 0-т болгосол та. Тэгээд өнгөрсөн 4 жил Сэргэлэн сумыг бүгдийг нийж бүрээр нь одоо бүх байгууллагуудыг инженерийн дэд бүтцээр холбоод халуун хөдөөстэй болгосон. Тэгээ болгосон. Тэгээ ерөн бол энэ соёлыг бид нар нэг дээхэн үед бол соёлын довтлогоо гэж байдаг гэсэн. Тэр имийг бүр зохион байгуулмаар юм бэ лээ. Тэгсэн чинь зарим нэг улсууд нь дотроо 0-т болсон. Жишээ нь цэцэрлэг дотроо 0-т болох төр нөгөө хэдэн галч байдаг улсууд нь нөгөө 0-т оршоо тамхи татаа суучдаг модон жорлонд. Тэрэндээ сурцсан байдаг юм. Тэгэхээр бид нар бол энийг би бүгдийг нь буулгасан. Байгууллагын гадна 0-ууд бүгдийг нь буулгасан. Тэгэхээр хүмүүс яаж ийм гэхээр байж наа чи энэ өвөл бохор бүглэрчгүй дээ гэдэг ингээд бүгдээрээ тэрэнд итгэхгүй байгаад байна шүү дээ. Тэгээд энийг бол гэхдээ бүр ийм төсөв тэгээд хүмүүсүүдийн оюун ухаанд нэг тийм юм хийж өгмөр юм. Сумын сургуулийн татвар байр. Хүүхдүүд эрэгтэй эмэгтэйгээр ялгарч амьдраад голдоо ийм опши буюу нийл хичээл давтдаг барьдаг иймэрхүү энэ шин дизайнтэй ийм цоо шин ийм соёл нэвтрүүлж тэр хүмүүс өөрөө ирэхгүй хүүхдүүдээс нь хийж орох байх гэж. Бусад оронд бас тэгсэл юм байлээ л. Өөр нэг жишээ нь одоо Америкийн жижиг хотуудад энэ бүр шал хөдөө бүр цүд байгаа нэг жижиг хот байгаа. Тэрний усын асуудлыг яаж шийдсэн гэхтэй зэрэг ийм усны том баг нэг 30 м өндөр тавиал. Тэгээд тэр чинь өөрийнхөө даралтаар ойхын бүх айлдаг очиж тийм ээ л. Тэгээд тийшээ авах шахаж дээшээ гаргачаал. Хүйтэн газар авах бүр халаалттай юм бэл. Тэгэд ийм маягаар шийдэх тийм саналууд би бас олон газар явж ярьж л байсан. Төв аймгийн Бүрэн суманд манай аавын нутаг. Бүрэн суманд харин тийм өндөр ийм улаан тоосгоор барьцсан тэр дээр өндөр усны сав байгаа байхгүй. Тэр тийм усны баг хадгаламжид байгаа бол даралтаараа тэр сумын бүх хүмүүсийг гэрт нь ус өгчөж байгаа шүү дээ. Тэнд тийм байх. Жорлонгийн асуудал шийдэгдэж чинь ус шийдэгдэж чинь. Гэх мэтээр энэ соёлын юм нааз захын хэрэгцээний юмыг суман дээр нь хангах тийм даалгавар өгөөд тэгээ биелүүлээд тэгээд халуусны ажлуудад ингээд явбод ер нь яасан. Ерөн яг өнгөрсөн 4 жил манай барилга хотын сайд Мөнхбаатар сайд ажиллаж исэн. Тэгэхэд бол бас нэлээд олон сумдыг бол энэ инженерийн дэд бүтцээр холбосон маш сайн ажил зохион байгуулсан. Одоо тэр ажлууд нь зарим нэгэн жоохон
одоо юу гэдгийг жоох удааширсан юмнууд бол байгаа. Жишээ нь одоо манай Сэргэлэн байна, Эрдэнэ сум байна. За энэ Батсумбар сум байна. За дээр нь Баян Чанаман сум байна гэдэг ингээд нилээдгүй сумдуудыг Дэлгэр хаан сум байна гэдэг олон сумдуудыг инженерийн дэвтвцээр холбоо явж байгаа. Гэхдээ ийм нэг хоёр тал юм байгаа. Бид нар яг дор нь тийм одоо юу гэдгийг жижиг уурын юм хийхгүй бол одоо тэрчээ байгаа 20 айл руу инженерийн шугам татж ийн гээд 2-300 м сая ус чинь жишээвэл орон нутгийн шийдвэр шүү. Тий. 2-3-4-500 м татна гэдэг бол төсвийн маш их хөрөнгийг үрж байгаа. Тийм болохоор тэрчээ харин хутгийг ягаад дор нь ингээд айл өрх болгонд нь тэр инженерийн дэвтвцийг хийж өгнө. Айгүй чухал юм билээ. Тэлээд яах вэ? Тим юмнуудыг л таны үед нэлээд ихлүүлээд бас та одоо залуу хүн байна. Энэ залуу дарга ийм ажил ихлүүлээд хүмүүсийн орчныг нь ахуйг нь өөрчилж эхлэхээр сая ярьсан юм мөн дараа нь тэр талах сүгээ орон нутгаас авахгүй тэр тэнийг хотод байгаа тэр тэнийг хүмүүстэй тэр ингэж тэнэглэж ер нь болохгүй л дээ. Тэр учраас өдөө хүмүүс зүхтаад ш тэндээс. Тий. Ер нь яг зүгээр манад нэг ийм байгаад байгаа. Ер нь төсвийн хуваар буюу одоо энэ сонгуультай ч бол улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой нэг тийм бохимдмаар нэг зүйл байгаа юм л да. Тэгээд бид нар ерөөсөө ингээд энэ Монголын ард түмэн гэдэг юм юу гэдгийг бүх шатандаа нэг тийм халамжлах бодлогод энд юу яваад байгаа. Тэгээд төсөв хуваахтаа хүртэл одоо юу гэдгийг аймгийн засаг дарга бол өөрөө жишээ нь ингээд одоо юу гэдэг 4 жил засаг дарга хийхийн тулд гэдэг юм уу аймгийн иргэдийн төлөөлөгч нарын хэлсэн ам болгоноор нь төсвийг тэнцүү хуваарлна гэдэг нь бол хамгийн болохгүй зүйл. Би бол тэгж харж байгаа. Өнгөрсөн 4 жил бол өнгөрсөн 2024 5 оны төсвийг бид нар батлахад бол би нэг зүйл хэлсэн. Ерөн бол хэдүүлээ энэ хөрөнгө оруулалтын хэмжээг ирэмбэлье. Яг нэгэн шаардлагатай байгаа нь юу вэ гэдэг. Ингээд 100 модыг бол энэ жил бид нар иж бүрнээр нь ерөнхийдөө нилээдгүй дулаан эрчим хүчний цэвэр бохир усны системүүдийг янзалж байна. Тэгэхгүй бол ингээд бид нар зүгээр хуваагаад 10 суманд цэцэрлэг хүрээлэн байгуулна гэдэг 100 сая төгрөг шинэ тэр бомдрыг зүгээр ингээд яг очиод нөгөө цэцэрлэг хүрээлэн харах тэр сумын нэг захт байдаг юм уу дундаа байдаг юм уу нэг одоо модон персетик хийгээд тэ 3 нэг ахмадууд ингээд 2-3 нэг жидэг мэдээ дугуй тавиад 1 м 20-тэй нэг хашаа бариад тэгэл тэр чинь үхэр мал нь хэдэн мод тарьдаг үхэр мал нь битүү орчдөг. Тэгээ тийм үр дүн их баг байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс чухал зүйлүүд орон нутгийн хүмүүсийн өөрсдөд нь энийг шийдэ гэж өгвөл яасан. Заавал хотоос ингээд чи тим юм хийгээд ингээд байдаг. Тэгээ ерөн болвол бид нар энэ хүн болгон манай эргэж гисэндээ ерөн аль алилтаа жоохон хариуцлагатай баймаар байгаа. Тий. Тэгэхгүй бол одоо жишээ нь хүмүүс ингээд сонгогдохын тулд яг одоо жишээ нь одоо энэ дөржгоон нэг бид нар энийг л хийж өгөх юм бол надад сайн байна гэдэг юм уу? Ерөөсөө нөгөө төрийнхөө ажлыг хаяад ерөөсөө улс төрийн ажил хийдэг, айл амтнаар зөндөө их ордог, барьдаг, мэдлдэг юу гэдгийг тэг өдөөний ус чинь тэрнийхээ хүчин нөгөө хүнтэй муудахгүй, сайнтахгүй сайхан явж явах дараа 4 жил би нэг сонгох чинь гэдэг байдлаар ингэж ажиллахтар улс орны энэ одоо юу гэдгийг хөгжил жоохон хойшил болоод тах шүү. Тэгээ бид нар нэг сонгуул бодож ажил хийхгүй. Яг тэр улс орны нэг хоёул ажил дүрийн тухай ямар боломж байгаа тухай яри. Түүнээс өмнө мэдээж Монгол улс ялангуяа Төв аймаг их тархай боторхай суурьсан учраас нэг сумандад 1000 айл ч юм уу их мэтэр байгаа ч гэсэн энэ бүхнийг холбосон дид бүтц тавьчих юм бол дид бүтцээ дагаад нөгөө бизнес нь арай хөгжих тийм магадлал байгаа ш. Дид бүтцгүй газар бол юу ч хөгжихгүй тийм ээ. Тэгэхээр танайх чинь нөгөө Төв аймгийн Дундговын замаас таслах юм а да. Дундгов руу явах замаас Төв аймгийн Баян Үнжүүл бүрэн зам тавих гэж цаашаагаа шүү. Дэлгэр хаан. Энэ замын асуудал юу болж байна? Чи баахад яригадаад байсан. За энэ жил бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам нь хийгдээд ингээд одоо дуусах шигт нь магадлаар орох гэж явж байгаа. Зам нь юм уу зураг нь юм уу? Замын зураг нь. Замын зураг нь тий. Энэ бол одоо ингээд зураг төсөв нь хийгдээд саяхан одоо магадлаар оруулах гээд ингээд одоо бид нар өгсөн байгаа. Замын зураг нь. За зураг нь хийгдсэний дараа дахиад одоо бид бүхэн төсвийн тавиулах шийдвэрлэх ажил гэдэг дахиад бий болно. Ямар ч байсан төсвийн тавиулахын одоо батлуулахын тулд бид нар замын зурагтай байх хэрэгтэй. Тэгээд энэ жил ганц бүрэн Баян Үнжүүл биш. Бид бүхэн дээр нь Баян цагааны холбосон автозамын зураг хийгдээд дууссан байж байгаа. Дээр нь энэ жил бид бүхэн арх устыг өндөр ширт сум 2 гээд үндсэндээ нэг нь бол өндөр ширт 9 см наан байдаг сум. Энэ арх уст гэдэг одоо энэ манай Тарайлангийн гол түшиц сум байгаа. Энэ сумыг бид хүмүүс автозамаар холбох гэдэг. Энийг бол орон нутгийн төсөөс 450 орчим сая төгрөгөөр зургийн хийлгээ сая дууссан байж байгаа. Аж үйлдвэрийн салбар ямар юм байж хөдөө аж ахуйн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулах талаараа явах юм уу? Өшөө ямар юм уул уурхайтай холбоотой, аж үйлдвэртэй холбоотой ямар нэгэн тийм шинэ потенциал бий болох нь?
Ерөө яг хуу одоо манай өнжүүл бүрэн сумдууд бол өөрсдөө бас нэлээдгүй уул уурхайн лицензийн талбайтай байгаа. За дээр нь одоо манай арх ус гэдэг зам хийж байгаа энэ одоо сум болвол арх уст бол өөрөө сүүлийн үед бол Шарманжингийн одоо энийг бол улс орон даяар брэнд болгож байгаа. Нэлээдгүй бас одоо Шарманжингийн хэрэгцээг хангаж байгаа. Өөрсдөө энийг тариалаад нэлийн одоо бас иргэдэн нэлийн эдийн засгийн эргэлтэнд ороод нэлийн бас мөнгө төрөх сайтай болоод эдийн засгийн эргэлтэнд ороод ингэ явж байгаа. Энийг бол бид нар ерөн бол энэ аж үйлдвэр ерөн ингээд давхцуулахгүй юм хий гэж төлөвлөж байгаа. Ерөн бол эднийх бол манайх ногоон тижэл тариалдаг сум. Жишээ нь арх ус гэдэг. Энэ жил бид нар техник тоног хөрөм шийдэж өгч байгаа. Тийм болохоор сэргэлэн арх ус гэдэг юм энэ сумдод ерөөс ногоон тижэлээ Шарманжингаал тарьсан. Өөр бити юм. Жаргал гэхэд сая энэ жил бид нар энэ Улаанбаатар Монгол улсын нэлээдгүй одоо хүнсний ногооны нэлээдгүй хувийг хангадаг. За төмсөөрөө бол манайх 100% хангаж байгаа. Ийм одоо жаргалан сум байна. Жаргалан сумын энэ жил бид бүхэн улсын хэрэгцээний төмсийг хангадаг сумын хувьд бол бид нар Оросын холбооноос Красноярскаас элит супер элит сортын төмсийг авчирж нэг хагас тэрбум дургаар авчирж тэр чинь ингэж одоо тарьсан байж байгаа. Тэгэхгүй бол манай төмс маань давж яраад бас өвчлөөд байгаа. Тийм болохоор бид нар төмсний сортыг сайжруулж ингэж явж байгаа. За дээр нь одоо энэ жил бид нар 270 орчим тонн төмс хурааж авна. Зөвхөн нодлонгийнхаа энийг одоо тариалангийн сумдууд одоо Сүмбэр сум, Жаргалант сум, дээр нь одоо Борнуур, Батсанбөр гэдэг энэ одоо төмс үсний тариалдаг сумдууд руугаа өгч байгаа. Ингэж одоо бид нар үндсэндээ төмснийхөө сортыг сайжруулж байгаа л гэсэн үг. Аялал жуулчлалын тухай хэдэн юм асуумаар байна. Танайд одоо байгалийн маш ол сайхан үзэсгэлэнтэй газар байгаа энэ мөнгөмөрт ингээд иргэн тойрон бүх газар байгаа да. Говьчин байна. Танайд хамгийн ойрхон эсэн тасархайгаас ойрхон говь үеийн Төв аймгийн Баян Өнжөө сумд чинь байна тийм ээ. Тийм. Тэгэхээр энэгээ тойроод энэ аялал жуулчлалтайгаа холбоотой байдлаа та яаж дүгнэж байгаа юм? Ямар асуудал байна? За өнгөрсөн 4 жилд аялал жуулчлалын мастер төлөвлөгөөгөөд одоо бас манай Төв аймгийн эрдэмтдийн гаргасан одоо төлөвлөгөө бий. Гэхдээ тэр маань одоо тэр болгон бас яг амьдралд хэрэгжих буух нь бол яг цаг хугацааны асуудал. Тэгээ хаадын зам гэдэг одоо соёлын яамнаас манай энэ одоо Чингис хааны музейнээс зохион байгуулад энэ жил одоо Баянлэгэр сум, Баян Өнжүүл сум, Зоргол хайрхан гэдэг энэ одоо арга хэмжээг ер нь жил болгон зохион байгуулъя гэж байгаа. Дээр нь бид бүхэн бол ер нь зүгээр аялал жуулчлал гэдэг зөвхөн нөгөө дотоодын аялал жуулчлалаас гадны аялал жуулчлалыг хүлээж авах. Жишээ нь одоо Богдхаалын ингэрт Манчир гэдэг байж байна. Тэгээ Манчир бол одоо дотоодын аялал жуулчлал маш өндөр, гадныхан ч их өндөр. Яагаад вэ гэхээр сонгоцны олон улсын сонгоцны буудаас буугаар гадныхан ирж байна. Хүлээж авч байгаа. Манчирыгаа сайхан тохижуулаад орчин үеийн жорлон морлон хийгээд нэг хүн очиход ингээ гэрлэм гэгээдээ сайхан паркинг зүгээр шороо биш дээ том паркинг хийсэн. Тэгээ хүн очиод сайхан хоол идэхээр яагаад тэгж зохицуулж чадахгүй. За энэ бол нэг тийм газрын одоо асуудал байгаад байгаа. Маргаан гэх юм уу одоо газрын одоо шин Богдхаал уулын тусгай хамгаалалттай газар байдаг. Манчир бол тэгмэл Баян зүрх дүүрэгт тэр нь хамаарагдаа яваад байдаг. Тэгээ сэргэлэн урдаас хашаанаасаа гараад хэсэг нь бол сэргэлэн сумын газар нутаг. Тэрнээс урагш 100 модын газар нутаг гэдэг. Ингээд ийм тэгээ яг бид нэг ингээд аймаг орон нутгаас хийх гэхтэр хөрөнгө оруулалт хийгээд одоо 0-0-оос ахуулаад үүршгээний төвүүдгээ барих гэхтэр Богдхаалын тусгай хамгаалалттай газараа та нарыг хийж болохгүй гэдэг ингэждэг. Тархан заст газар ордог. Ямар хүмүүс ингэж бид нарыг хорлоод байгаа юм бэ? Ямар учиртай ийм олон жил яваад тахтай яа гэм бэ? Арайч. Манд шүрчи хамгийн сонин, хамгийн ойрхон түүхэн газар. Манай хамгийн одоо ойрхон хотод байгаа том хийд байгаа шүү дээ. Алдартай түүхэн газар. Тэгээд одоо болт ингэ яваад идэг. Тэгээд тантай ингэ ярихаар таны мэдлэлд байдгүй. Ямар учиртай одоо. Тэгээд нийлээд ярьж болдгүй юм уу энийг засч. Тэг энийг бол өнгөрсөн 4 жил бас намайг сэргэлэн сумын засаг даргахад ярьсан. Тэгээ би бол зөвшөөрөө за эн чинь хамтраад хөрөнгө оруулалтыг хий ягаад ингэ явсан. Тэгээд одоо яг бодлого гарах төвшөнд одоо Төв аймаг шилжүүлээ наад асуудлаа Төв аймаг өөрөөсөө хариуцаад яв гэх юм бол бид нар бол ингээд хариуцаа явчмаар байгаа. Одоо л та дарга багт энийг хийхгүй тэгээд хийх юм бэ. Тэгээ хэлийн засгийн асуудал гэдэг чинь бас их хурлаар орж батлагддаг. Тэгээд их хурл дээр одоо энийгээ саналаа яаралтай боловсруулад ингэ явах дээр бид нар бас сэргэлэн 100 модын хэлийн засгийн асуудал гэдэг өнгөрсөн 4 жил аймгийн хурлаараа сумын хурлаар оруулаад явуулсан чинь одоо жишээ нь ганц асуудлыг их хурлаар арахгүй бүх одоо сумынхаа асуудлыг оруулж ирээ гэдэг ингээ буцаацсан. Аялал жуулчлал гээд Богдуулын бүх амыг хулгайлаад дууссан. Тэгээ бага жинхэнэ аялал жуулчлалын газараа засуулахгүй гэдэг чинь ингэж болохгүй шүү дээ бас. Та энийг бүр өөрөө энийг таны бүр гарын ажил болгож ингэж хийх шаардах хэрэгтэй болж байна. Нутгийнхаа иргэдийн дэмжлэг авах хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэгээд аялал жуулчлалын бусад баазуудын тухай ярмаар байна. Аялал жуулчлалын бааз гэдэг зүйлээр заавал байх ёстой зүйл нь бол маш гоё сайхан жорлон бийцэх газар, усанд орох газар байх хэрэгтэй. Тийм ээ. Хоол идэх газар нь
бүхэл одоо санитарын нөхцөлийг хангасан байх хэрэгтэй. Энэ дээр та бүхэн тавьсан стандарт байна уу? Ер нь яг хоо би бас нэг аялал жуулчлалын одоо олон жил Японы элчин сайдаар байж исэн. Бас одоо манай жигж сайд байсан. Тэгээд бас ярьж исэн. Нэг надад бол нэг зүйлийг бас энд одоо засаг дарга марах болохоос өмнө бас нэг сануулж хэлж исэн. Юу гэсэн бэ гэхээр ер нь бол хамгийн гол зүйл бол төмөрчдөр. Тэр хоол молны газар яг хөө нойлын асуудлыг та нар шийдэхгүй бол ерөөс энэ ч ерөөс явахгүй шууд гараал нэг автобусаа тавих гэж явал биес ингээл японочууд буухтэр хаана өгтөр ийшээгээр биесэхтэр нөгөө чинь бүр ой тойнд энэ насандаа хийж үзээмийг бид нар хийх гэдэг. Тэрийг бол та нар шийдэргээд ер нь одоо бид нар саяхан манай байгаль орчны газраас бүх одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээр явж хяналт шалгалт хийж явж байгаа. Танай дээр хэдэн бааз байна гэж аялал жуулчлал. За манай дээр 1000 гаруй бааз бий. Тий. А тэгвэл энэ нэг тийм асуудал бий. Юу вэ гэхээр одоо Эрдэнэ сум дээр бол маш олон байгаад байгаа тий. Хамгийн одоо тэгээд хойдлын баруун хойдлын сумдууд руу дагсан аялал жуулчлалын бааз гэхээр зүгээр амралтын гэр баазууч байгаа. Тэгээд одоо тэр нь зөвшөөрлөхөө зам дагуу хэдин гэр бариад нэг хэдэн хүн хүлээж авдаг. Гэхдээ яг монголчууд нэг амьдрахын бол төрөөсүүдөө тэрийг дарамтлаад авахгүйгээр аль болох одоо дэмжих. Гэхдээ нэг стандарттай болохгүй бол бид нэг тийм хоёр янзын хэмжээд байгаа. Ганц одоо аялал жуулчлалын бааз шиг юм байхгүй. Одоо Төв аймаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлчлэгээний дүүд одоо том үйлчлэгээний одоо дэлгүүр хошоонууд тэгээ бид нар бол нэг тийм урчигдөр урж идрахын би бас дуудаж уулзаад хэлж байгаа. Тийм бид нар ийм ялгууртай хандаад байна. Ер нь төрийн нэг ийм одоо хяналт шалгалт хийж байгаа юм байна. Нэг гайгүй явж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд улмал шахаад байдаг. Тэгээ нэг хоёр гэр барьсан. Тэгээд ямар ч стандарт байхгүй модон журлантай гоосуудыг за яах вэ эдгээр ядарсан юм гээд. Тэгтээ ядарсан байж болно. Тэгтээ бид нар тэр ханган шатны хэрэгцээг нь хүмүүс хангах хэрэгтэй шүү та нар гээд. Одоо бид тэр 90 онд журмыг батлаад 90 онд бүгдийг мөрдүүлнэ гэж харж байгаа. Тий. Ер нь бол хамгийн топ хамгийн ихэнд авч үзэхгүй л ерөөсөө л энэ нойлын цэвэрлэх байгууламж нойлын асуудал байна. Япон хүн анх удаа би ийм нүхэн журланд орж үзлээ Монгол улс. Би тийшээ ер нь унаад өгчих болов гэж айсан. Тэгээ ер нь би бицэж чадахгүй хилээ орсон байна гэж битсэн байсан шүү. За та бүхэн өнөөдөр нэгдүгээрт энэ манай нэвтрүүлэгт ирж оролцоод энэ асуудлыг дэлгэрэнгүй яриад ингээ талархаж байна. Олон хүмүүс ойлгож иж сэтгэл хүчээ зүтгэлээ нийлүүлж иж энэ асуудлыг шийдэн тэ. Бид нар ингээд өөрсдөө төр гэдэг байхаас илүү иргэд өөрсдөө ч оролцоод төрөөж шахаад асуугаад ингэж иж бид амьдралаа өөрчлөх болохоос ингээл байгаа л байвал байгаа л юм. Яг л тэр чигээрээ одоо модон журлантайгаа хэдэн зуун жил болсон явгээл явж шүү дээ. Тэгээ энийг өөрчлөхөд одоо та залуу хүн энийг ойлгож харж байгаа хүний хувьд бол эргэлт хийх байхаа гэж хүлээж байгаа шүү. За тэгээ эцэст нь хэлэхэд манай одоо юу гэдгийг би бол нэг л юм бодоод байгаа. Юу гэхээр аль Улаанбаатараас зарим нэг засаг дарга нар очиж томилогдож байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр би их дуртай байгаа тэрэнд сумдын засаг дарга нар. Тэгээ ерөн бол юм үзснээр харснараа бас олон гадагшаа дотгошоо үзснээр ингээд орон нутагт хэрэгжүүлээсэ гэж бид бүхэн харж байгаа. Тэгээ ерөн цаашдаа бид нар энэ сумдын засаг дарга нар болох улсуудыг энэ улс төрийн намууд бүр тусгай бэлдэх хэрэгтэй. Тийм өөрөө жишээ үзүүлэх үст тийм өдөрдөгч мандажтыг одоо бэлдэх тэгээд тэдний ажиллах амьдрах нөхцөл нь ч бас сайн байх тийм чиглэлээр ажилласаа гэж. Хүн төзөгчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Төв аймгийн засаг дарга Лавсүрэнгийн төмөрч өдөр оролцлоо. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брэндийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.